1950-ад оны эхэн үе. Монгол орны орчин цагийн хөдөө аж ахуйн ирчэн авсан давшингүй үе байлаа. Оросын 50 трактор, газ 53 хүлэглэн нэргүүгээс айл нүүлгэх, нэртэйгээс нэгдэл сангийн аж ахуй байгуулах хүртэлх их баг ажлыг техникийн эв дүүтэй цөм хідэн хүн хийж байсан юм. Тэр үед тээврийн тэрэг трактор комбайны хүнд моторыг авцуулж жолоо мушгина гэдэг жинхэнэ мэрэгжил байжээ. Өө эмээ хоёр маань гэрүүл болоод удаагүй манай ээжийн ах нацгаа ахыг 2-3 настай байх ээжийг өдгүйтэй байх үед бол энэ Төв аймгийн Эрдэнэ санд сумыг одоо байгаа энэ сумын төвийн энэ суурин газар байгуулагдаагүй байхад ирж суурьсан юм байлээ. Одоо тэмээгээр нүүж ирчээсаа гэж ээжийг өвтлөөд нацгаа ах одоо тэмээний тэр догсон арганд хийгээд ирж нутгсан гэж ярьдаг. За өвөө минь энэ нутагт ирээд анхны одоо тэр маамс станц гэж байгуулахад бол орж ажилласан. Анх Эрдэнэ санд сумын мал аж ахуйн морин станц үүсгэн байгуулж байхад хүмүүсийг элсүүлж авах зар гаргасны дагуу Эрдэнэ санд сумын мал аж ахуйн морин станцд ирж ажилласан 1950-ад онд ирж ажилласан. Анхны одоо энэ морин станц тэжээлийн аж ахуйн үндсийг одоо тавилтсан хүн байгаамаа. Манай ууч ер нь миний мэдхийн тэжээлийн үйлдвэрт тракторын ажиллаж. Манай эмээ чи тэжээлийн үйлдвэрт ноормч тэр давсан цэгт ажилладаг гэсэн. Явж үздэг. Манай ээж лаборант хийдэг гэсэн. Аав тэжээлийн үйлдвэрт инженер. Өвөө бол хадлан тариа барьгаад энэ дээр трактор бариад явждаг. Их л арч цэвэрлдэг юм байлгүй байсан. Төв аймгийн Эрдэнэ санд өндөр ширээтэй хоёр сумын дунд наснаасаа илүү явж тэрүүхэн хэсгийн үржин шимт төрснөөс эх орныхон баруун бүсийн өргөн удам нутгийн малын тэжээл өвс тоосыг уул овоо мэт бэлдэж хөдөө аж ахуйн анхны мэрэгшсэн механикжуулагчдын нэг бол Ламзовын Дорж давг гэж энэ хүн. Хадлан бэлтгэх морин станцаас машинт станц цаашлаад улсын урдаан барьдаг тэжээлийн сангийн аж ахуй болтол зүтгсэн түүний тухай нэхэн дурсах нэмэн өгүүлэхээр энэхүү нэвтрүүлгэн хүргэж байна. Цэмцгэр дойдё. Надад ярьснаар бол тэр хүн 1925 онд Борон хөндий гэдэг газар төрсөн байгаа юм. Тэр 1925 онд тэр зудтай жил байсан. Зуд болоод Арангаан гашаатаас хүмүүсүүд нүгээд Борон хөндий гэдэг газар очиод 8 сарын хэдэн жилийн төрсөн байдгийг. Ихтэн ямбай цэвэрч ерөөсөө тэгэл нэг тийм бурхан тагтлаа байгаа ч зүлэгдэг дээл говцон дээрээ ч нэг үст байлгадгүй аавч хайсан тийм их цэвэрч юм байлгүй байсан. Тэгээд өөрийн мөн чанар нь бол их ажиллаж хичээнгүй. Дугуй томоотой. Барагтай л одоо дуугардаг. Одоо өндөр ширээт Эрдэнэ сантын хүмүүс дойдой гэж авгаалдаг. Ийм хүн байсан. Мор мал ер нь баг хөлсөж гарахгүй тийм. Маш тийм хайрлж тэгж ундаг хүн байсан. Морыг их цэвэрхэн ундаг. Тэгээ өөрөө нэг дэлбэлийн застдаг хүн байсан. Дил их сайхан застдаг хүмүүсээр байнга мордынхоо дилийг засуулдаг. Тэгээ нутгийн морь их сайхан уургалж барьдаг тийм хүмүүсээр мордоо бариулдаг. Тэгэл ер нь тэгж их цэвэрхэн ундаг тийм л хүмүүс. Дээл өмсчихэд дэлний хажуугаар хамцууч гэдэг нэг юм дэлхийн хамцууны гадуур өмсчихэд тэгэл нэг цэвэрхэн цэмцээсэн үйл явдаг байсан. Дойдо анхнаасаа л цэвэрч цэмцгэр нэгт нэмбай нэгэн байсангүй. Чухам энэ зан чанар түүнд юуны учир төлөвшөв гэдгийг ухрааж сургалбал учир нь олдно. Ингээд дойдогийнхон эдэр залуу нас руу сар жил давуулан сарвчлаа.
Хүм бүхэл хийдийн туурч улам өргөө идэгсэн бэрх цаг үеэс исэн инх хэрсэн энэ хүн гагцгүй анир чимээгүй аж төрж ажил үйлсийнхээ үр нөлөөгөөр нийгэм цаг үетэй ойлголцохоос өөр аргагүй байлаа. Өвөө минь одоо энэ яг энэ нутаг усанд бол бас нүүж ирсэн улсууд. За гарал үүсэл нь бол Түшээ таан аймгийн Түшээ тааны нутгийн хүн. Өөрийнхөө бол гарлыг би 5 гаралтай хүн гэж ярьдаг. 5 гэдэг бол одоо ноёны хойчтой суусан язгуур угсаа гаралгүй ард язгуур угсаатай хүнтэй одоо суугаад тэгээ 5 гэдэг цол огддог байсан юм байлээ. Тэгээ өвөө минь 5-гийн хойч. Тухайн үе одоо Түшээ таан Дашнамын одоо өөрийнх нь эзэмшил нутаг. За өвөө минь одоо тэгэхээр Түшээ тааны тэр хоёр охиных нь одоо нэгнийх нь хойч угсаа гаралтай хүн гэж миний хувьд бол одоо үздэг. За тэрийгээ бас лавшруулж наривчилж одоо түүх сурвалж бичиг за архив энд нь бол наривчлан судалж үзэх зүйтэй болов уу гэж боддгоо. Ийм нэгэн хүн амьдралын эхний 30-аад жилийн тэмцэл сорилт дунд өнгөрүүлснийг үр хойчсон дэлгэрүүлэн дурсаж сууна. Тэрээр 1925 онд Архангай аймгийн Хашаад сумаас гарсан Тууврын зам, одоогийн Төв аймгийн Лүн сумын нутаг бор хөндөй хэмээх газар үдлэх үед малын хөлийн тоосон дунд мэндэлжээ. Эрх зүйт төртэй болж хувийн мал хөрөнгийн бараа харсан эцэг Ламзов их мишиг нарн Харьяа нутагтан очиж их номгоны хийддэн хүүгэн шав оруулаад байтал цаг төрийн үмэнээр лам багшин талагдаж хүрээ хийдэн тарж бутарчээ. Одоо жишээ нь хиймрийн сан ч юм уу тийм үү. Одоо энэ дөрвөн уулын сан. Одоо жишээ нь итгэлгээд тэр юу шүү дээ. Тиймнүүдийг орчуулад сэргээгээ бичдэг. Орчуулад бичдэг, хөрвүүлээ бичдэг. Түүнээс энэ Алтан гэрэл судар, Сунды, Жадан биднес ч бол асар 5 ном шүү дээ. Тэрийг бол өвөө орчуулж ясныг бол би мэдэхгүй. Мөн чанад нууцхан орчуулсан судар тарнийн хуудсууд хойч үед нь асар үнэтэй дурсгал болон хадгалагддаг юм. Бурхан дахлаа бол байнга цэвэр цэмцгэр байлгаж авч явдаг. Бурхан дахлаа одоо хүндэтгэлтэй ханддаг тийм л хүн байлаа. Өөрөө бол багада одоо энэ хар хорны цаад Архангай Хашаад суманд байгаа одоо номгоны хийдэд бол багада шавлан сууж ном үзэж явах үедээ бол бас толгойтой одоо гавл гэдэг ясан толгой гавл тийм банд нар нь тэгж хочилдог тийм хүн байсан юм байлээ. Тэгээ одоо тэр цаг улс төрийн тэр нөхцөл байдлаас шалтгаалаад ингээд хар болж манай эмээтэй минь ингээд суугаад за тэгээд одоо тэр хилмигдүүлэлтэд өртөж нутаг орноосоо дайжиж нүүсээр байгаад одоо энэ Төв аймгийн Эрдэнэ санд гэж энэ сайхан нутагт ирж нутагсан. Тэгээ бид үр хойч ингээ бүгдээрээ энэ төрж өсөөд ингээд энэ нутаг орондоо ингээ сайхан байцгааж байна да. Тэгэд өвөө чи ер нь тийм төв санскрит хэлнээс шууд одоо синхрон орчуулах гэдэг тэрийг шууд ингээд бичдэг. Тийм байсан. Одоо энэ үүдэн тэнгэрийн сахиус гээд энэ намайг бол өвөө ингээд өөрөө бичсэн байхгүй. Өөрөө бичээд одоо өөрийнх нь гар бичмэл байна та. Тэг яг одоо манай өвөөгийн бичиг байхгүй юм. Тэгээ энийг надад их ярьж тайлбарлаж хэлж өгдөг ус юм уу. Манай өвөө ч ир хүртлээл ер нь тэнгэрийн орон залартлаа л бичсэн шүү дээ. Дандаа л бичиж уншиж өглөө болгон ном уншдаг. Яг л миний өвөөгийн бичиг байна да. Цээж их сайтай. Ном ингэж уншиж байгаа. За энэ хавьд ийм байхгүй байна. Энийг ингээд нөхөө бичнэ гээл нөхөө бичдэг. Тэгээ одоо энэ чи бичиж байгаа зарим ингээд бичиж байгаа үлдээсэн юмнууд нь байж л хэлээ. Одоо зарим хүмүүс чинь төвдөр нь яриад шүү дээ. Тэгэхээр төвдийг шууд монгол руу орчуулж ярьдаг. Яадаг тийм л. Намтай бас уу манай. Одоо энэ Алтан гэрэл судар гэхэд яг монгол хүчээр бичсэн Алтан гэрэл судар байна. Энэ бол одоо их ховор манай энэ хараажигэнд байж идэг.
Энэ л үеэс их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт жиндэж ухаан зарж аж төрхийн аянд гарч шин нутаг захиргаа ирсээр буцаж мөнөөхөл хүй дарсан нутгийнхаа зүг нүүсэн гэдэг. Ингэж л их бат хааны бил Эрдэнэ сантын бэсрэг улсын нөмөр нөөлөгт хоргодож эсэн инх элэг бүтэн үлдэхийн төлөө тэмцсэн аж. Тэр үеийн олон ч сэхээ сэрэг хүмүүний аж амьдрал хувь заяа энэ мэтэр алга уруулахын хооронд хулжсан билээ. Одоогийн Өврангаан бүрд сум чи Арангаан бүрд гэж байсан. Тэгэл Арангаан бүрд сум тэгэл энэ хоошоо хашаат намганы баригээд нэг нутаг байхгүй. Тэгэд ерөөсөө Батгай уулын цаанаа наад амьдарч ирсэн. Батгай уулын наадталд Эрдэнэ сан, цааталт нь Өврангаан бүрд. Тэгээ хоошоо Арангаан хашаат. Ерөөсөө энэ амьдэл манайхаа өртөгчтэй амьдарч ирсэн. За энэ нутагт ирж суурьсан учир шалтгаан гэвэл бас л одоо нөгөө ухсаа гаралтай холбоотой нөгөө нийгмийн одоо хэцүү гачуу нөгөө хилмигдүүлэлт одоо ухсаа гарвал язгууртан ухсаатай янз бүрийн энэ байдлаас нь болсон болов уу гэж боддгийн. Тэгээд одоо хилмигдүүлэлт өртөөд бас зарим нэг улсууд нь бол одоо тэр тухайн үеийн хамгийн хүнд ялаар ялагдаж одоо цаазаар авахгүй байсан ч тохиолдол лам хар гэж. Тийм учраас өөрөө нутаг орноосоо одоо нөгөө эсэргүүний хойд шиг тэгэхээр дайжиж энэ нутагт ирж суурьчсан байдаг юм билээ. Ер нь 33 онд нэг тоолсон юм байна. Бүхэн амын тооллого 56 онд нэг тоолоод 89 онд нэг тоолсон юм байна. Тэр тоолгонууд дээрээс нь ерөнхийдөө ингээ үзий явчихчих. Өөгийн аав нь ламцог гэж юм байсан. Ламцог гэдэг хүний аав нь гомбчоо гэж юм байсан. Өөгийн харин нэрийг дорж давг гэж давг дорж гэж бичсэн билээ. 33 онд ороход 8 настай давг дорж гээд нэг хүн, гүнд гээд нэг хүн, банд гээд нэг хүн, гүндүү бандав гээд дүүнэр нэсэн. Дарамх гараагүй байсан юм шиг л мөхлөнүүдийг шөөж үзлээ л дээ. Манай аав бол дорж давг гээд хүний төрсөн дүүн эхээсээ дөрвөлээ. Дөрвөлээ энэ нутаг сумд бол аль дээр үеийн мамс станцаас эхлэж суурьсан хүмүүс. Анхал энэ сум орон нутаг байгуулагдаж эхлэхэд ерөөсөө суурийн тавилдсан хүмүүс. Тэгээд ер нь ихэнх амьдралынхаа цаг хугацааг бол энэ Эрдэнэ сантад өнгөрүүлсэн дөрвөлээ. Одоо бидний энэ сууж байгаа нутаг бол Төв аймгийн Эрдэнэ сант сумын бидний ярьдгаар бол баруун бол уртын их. За хөрөл тогоотын ард байна. Одоо энд бол манай миний дүү Игтүр ингээд цусдаг. Багаас бол одоо манай өвөө дорж давг гэж бол энэ Эрдэнэ сант сумын баруун уулны урт бичигт долт гээд нүгээр ингээд нутгалдаг байлаа. Тэгээд бид чинь бол багада тухайн үед л бол одоо нөгөө социализм үе аав ээж нар манай албан хаагч нар тэгэл нөгөө ач нараа одоо тавиул гээл өвөө эмээгэндээ бүгдээрээ ингээд тавиулаад ингээд зуныг ингээ өнгөрөөдөг гिचэл тарж яадаг. Тэгээ хүүхэд бага наснда бол энэ уртын их энэ баруун ууландаа бол өвөө эмээгэндээ шиг хөрг адуу малтай хөөцөлдөж амаа мэдхгүй дааган мөртэй энэ нутгаар бол их давхдаг байжээ. За өвөө минь одоо энэ нутаг оронд байхдаа одоо дүү Игтүр битэрийг дагуулж одоо энэ тухайн үед одоо хориотой байсан үе байдгүй. Ингээ уул хангаага бас дахих нь цөөхөн. Гэхдээ өвөө минь одоо бас ном судартай ойр одоо бас Монгол зан заншил, ёс заншлаа мэддэг хүний хувьд бол дүү битэрийг одоо бас энэ Батхааны дахилган дээр одоо яг зуны тэргүүн сарын одоо бэлгшээлт сайн өдөр дагуулж гараад бас ёс гүйцээж овоонд одоо мөргүүлжсэн нь одоо тодхон санаж байна. Одоо бүх уулсын дээр байдаг ингээ бүгдийг ингээ харж болдог. За өвөөгийнх нь бол одоо төрсөн нутаг Арангаан аймгийн хашаад сум гэж тэр зүгт байдаг юм аа гэж дүү тэрийг дагуулж гараад одоо морьтой тухайн үед гараад энэ Батхааны дахилганы ороо дээрээс ингээ зааж ярьж за танаа ээж чинь бол тэнд ар шилүүстэй гэж тэр гол одоо зүгэн тэнд байна ингэж гарддаг юм аа. Гэх зэрэгээр нутаг орны одоо нэр ус байр байдлыг хүн ардынхаа ёс заншил
бүгдийг ингээд тайлж таниулдаг байлаа. Жил болгол одоо байгаль усандаа ирж хөрвөөн за мөн овоо тахилгандаа гарна. Тэгээ тэр хэрэгээр амьдрал сайхан эрүүлийг бас бүтэмжтэй сайхан байдаг л гэж бодож явдаг юм аа миний бие. Цэмцгэр дойдё. Цаг төрийн алдаа оноо амьдралын олон ээдрээ дундаас ажил хөдөлмөрийнхөө үр шимээр нутаг усан-дан алдаршиж үлдсэн энэ хүн өнөөдрөөр бол хувь хүний хөгжлийн өндөр чадамжтай нэгэн байлаа. Төрөлхийн нягт нямбай, цэвэр цэмцгэр байдал нь сангийн аж ахуйн ажлыг цэгцтэй бүтээмжтэй хийхин үндэс болж олон хүний дурсамжинд шагшигдан үлдсэн юм. Орон нутгийнхаа янз түүх мөнхийг одоо ингээд судалж хүн амтнаас сонссны хувьд бол шүү дээ. Дорж давхгүй гэдэг үнийг одоо ярихын тулд Эрдэнэсантын сумын түүхийг нэг жоохон ярмаар гуул болохгүй санагддаг. Одоо Малачгүй станц гэдгийг одоо 50 он юм уу 51 онд одоо энэ Улаанхудаг гэдэг газар одоо үндсэндээ одоо нэг энэ хатлагийн одоо баргал салаа баргээд болгож анх үүсгэн байгуулсан баг. За ингээд 54 55 онд машин станц болгоод Саарав гээд 2 машиныг болж тэгээ Эрдэнэсант сум нь Улаанхудгийн төвд эхэлж ил байсан байна л да. Тэгээд тэр дорж давхгүй гэдэг хүн бол одоо яг тэр юунууд тэр үеэс одоо 50 51 2 оноос эхлээд хамт одоо энэ чинь Эрдэнэсант сумыг үүсгэн байгуулсан ингээд хамт байсан баг. Тэгээд тэр түүхийг бол одоо энэ цэд чах бол одоо бүр илүү сайн мэднэ. Дойдоо чи одоо 33 настай арга устан сургууль камерт суралцж байсан. Тэгэхэд чи би 18-тай 18 ихтэй байсан. Арга устан сургууль камерт байхдаа би тэгж дордохгүй нэг ширээн суудаг байсан. Монгол бичгээр бичин би шинэ үсгээр бичин барахгүй. Тэгээд 61 оны 8 сарын 3-нд төгсч ирээд тэгээд маус чи хаагүй үйлчлдэг байсан чи энэ дэлгэр хаан бүрэн өндөр ширээд лүн тариад заамарт үйлчлдэг байсан. Эдэртий явдаг байсан. Тракторын чирээд бүлүүхэн чирээд сэлгэн чирээд айн тэжээл аж ахуйн шавыг тавьсан. Жинк. Тэгээд маамсаас нь авахулаад ажиллаж байсан. Морин станц байж ихт наачтал. Тэгээд дамжсаар яваад тэгээд сүүлд нь сургуульд яваал. Тракторын жолоочулж ирээд гинж трактор чирж байсан, дугуйт чирж байсан, комбайн чирж байсан. Морин станц, машин станц байсан газраа түшиглэл сум маань одоо өнөөж ирэл тэгэл одоо ингээд Эрдэнэсант сум маань ийм одоо болчиход байгаа юм биш үү тийм ер нь сум болчиход байгаа юм тийж нэгдэл эднэр. Одоо манай Эрдэнэсант сумын энэ Улаанхудаг гэдэг газарт анх эхэлж Эрдэнэсант сум байгуулагдсанаас хойшгонд одоо үйл ажиллагаанд хамгийн их оролцож ирсэн одоо энэ байж байгаа амьдралаа одоо дуустал хамт зүтгэсэн хүн гэдгийг бол мэдээлэл байгаа байхгүй. Дойдоо гэдгийг бид нэр дойж давгааг ер нь их л хөдөлмөрч ерөөсөө уйгахгүй тэгээ хэдэн хөлтөг сайн хүмүүжүүлсэн улс оронд олон жил хөдөлмөрсөн нэр хүндтэй хоёулаа л ер нь тийм их ажилласан хүн байсан учраас өөр хөвгт мөртлөө үдээ зэрэгтэй саяава тэрнийхэн чирээр ер нь сум орон нутагт алдартай хөдөлмөрч улсууд хүн болгонд нэг юм тийм үлдээж тийм ээ. Ер нь бүх хөвгтөд нь тийм үлгэр дуурай тийм сайхан чанарууд нь л үлдсэл юм байна тэр дууламж гэдэг хоёр хүний. Дорж давг дойдёон өвс хадлан бэлтгэх морин болон машин төлөвлөлд өндөр бүтээмжтэй ажиллаж 1970 он гэхэд тухайн үеийн зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэй сайд нарын зөвлөлийн тогтоол бүхий тэжээлийн сангийн аж ахуй байгуулагдах үед өөрийн хүч хөдөлмөрөөр зориулж одоогийн Эрдэнэсант сумын их бүтээн байгуулалтанд гар бие оролцсон болох нь архивын сан хөмрөгт тод томруунаар бичигдэн үлджээ. Анхны одоо тракторын жолооч гэдэг мэрэгжил. Тэрнээс хойш одоо бүх ажил амьдралаа трактор энэ жолооч, комбайны жолооч, хадлангийн одоо бэлтгэгч, механик жуулагч энэ ажилд манай аав өөрийнхөө бүх амьдралыг зориулсан хүн. Манай Төв аймгийн Эрдэнэсант сумын дэжээлийн үйлдвэр 71 онд ашиглалтанд орсон. 71 онд ашиглалтанд ороход Жагварл дарга гэж хүн очиж хүлээж авсан юм байна.
Тэгээд ерөөс сум орон нутгаараа цугулсан. Манай ээжийн зурагч байх шиг. Манай аавын зураг одоо бүр тэр үеийнх нь бичлэг. Тэгэл манай сум орон нутгийн бүхэл хүмүүсийн бичлэгнүүд байж дим. Тэгээ архив дөрөөс яг тэр чигтээ хадгалагтай байждаг. 52-оос 56 оны үед тэр МАМ станц гэж байгуулагдсан. Тэр үеийн бичлэг хүртэл байж шээ. Морин станц. Манай автосаврын газрын бичлэгнүүд байж юм. Тэрэн дээр бол би бас таньдаг, мэддэг, сүүл байсан ганц нэг хүн байгаа харагдчихлээ. Төв аймгийн арга хус цумын сургууль комбинатад трактор комбайны жолоочийн мэрэгжил эзэмшснээс хойш 1980 он гэхэд Дорж давг нь 25 дахь жилдээ хөдөө аж ахуйн механик жуулагчаар ажиллаад байлаа. Түүний даруй боловч нэр төртөө хүртсэн Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын 2 удаагийн хүндэт жуух бичиг 5, 6, 7 дугаар 5 жилийн гавшгайч тэмдгүүд 1973 онд болсон улсын тэргүүний тариаланчдын анх дугаар зөвлөгөөнд шалгаран оролцсон. Би ч одоо 1963 онд 16 настай байлаа. Тракторын жолооч болох хүсэлтэй трактор ирсэн хүн энэ төр их сайхан санагдаад малж ахуйн машин станцын дөрөх мишиг гэдэг хүн дээр ороод би жолооч болгоноос насан туршаагүй гэдэг юм байна. Тэгээ би сонирхолтой байна гэдэг. Тэгээ намайг мишиг дараа дордоггүй туслахаар өгөөд чи энэ дагалдаа хийж бай. Ер нь тэр үед бол дагалд тракторын жолоочийг дагж байгаад л нэг үнэлэх өгдөг гэсэн үг л дээ. Тэгээ дагалдаа хийгээд дойдоо нэг жил гараа яваад би тракторын жолооч болсон. Тэгээ дойдоо би чинь одоо 5 жил цуг ажилласан та. Заавал одоо дадлагдсан жолоочоос мэрэгжлийн арга зүйн сургууль комбинатын дээр төгсөж ирсэн улсуудаас чинь тэр сургуулаа төгссөн улс чинь шал өөр өгдөг. Тэгэхээр дээр үе улс бол яг аваач доод улстай бол үнж шудраг сайхан хийлж өгч хэлэн талангүй ярьж өгдөг байсан. Энэ тракторын улсууд багш гэдэг байсан. Багш гээл өнөөдөр нөлцөө утгаа ташаавна олон улсууд багш гомаа байна. Би яг мал хариулдаг юм л сайн мэд. Ер нь малаа бол энэ морсын гол ингэж хэлчих морсын тэр ажгаар л хардаг байсан та. Тэгээд бүсийн наадлаар энэ тэр. Би хөгсчүүд ер нь одоо цөөрөд байна. Одоо энэ чинь Баатар архич баатарлаа энэ да. Морсын голд. Би дээд сургууль төгсөөд өндөрлөж суманд ирсэн. Тэгээ намайг дагаж өндөрлөж сумд ирээд тэгээ маллсан. За маллахдаа өндөрлөж сумын ихэнх хавтгай мөрс өвөр шанд хар чулуу өргөө зохио тэгээ өвөр мэргингээ энэ нутгуудаар нутаглаж ингэж байсан. 80 гаруй наснда одоо маллаад манайх 2 азар гадуутай байсан. Тэрнийхээ одоо морь одоо уургалаад солилцоод ингээ юулчаад явдаг байсан гэж. Ажил чичээнгүүдэр техниктэй гамтаа хүн байсан. Баян гашаа зэвэрлж явдаг. Трактор гихчүүд одоо үлгэж явахаар их гой зэвэрхэн эдэлдэг юм байсан. Би тэр тэрийн сайн мэддэг. Энэ сумын анхны машин баг. Манай жолооч орно морин станц гэдэг автор барьжсэн машин баг. Тэгээ би зургийг хадгалж явдаг. Нэгээд морин станц, машин станц тэгээд ижил ажгүй тэгээд гамбан болтон сумын төвөд бол бүхэл замыг гаргасан гэдэг. 54 үгээд трактор иржсэн маамсан тэрийг барьжсэн баг. Би тэрийг хөөхт байх юм мэддгийг 54 барьж. Тэр додогдогон жадлаа манай цуг хэлжсэн. Тэр үгдтэй. Юу анхны трактор ч юм уу. Одоогор бол нэг л компани болсон юм байдаг маамс идэж тийм ээ. Манай ч нэг 5 тийм тэжил аж ахуйгээд 5 баригаатай байсан. Улцрааны 4 хадлан механикцсан хадлангийн нэг баригад байсан юм байна. Ингээ 5 баригад байсан. Тэрэнд нь би 75 онд төгсч ирээд энэ хадлан механикцсан хадлан баригадад дараагсан ажиллаж байсан. Тэгээд дойдоо багцаа цуг ажиллаж байсан байхгүй юу. Тэгээ манай дойдоо чинь ажиж хичээнгүй их цэвэрч одоо доод үеийн залуучууд тийм үлгэр дуурай л усан тийм сайхан хүн байсан юм аа. Тараагсан ялтаасан юм аа. Ингээд хоёр хамтын штэ. Ингээд одоо нэг хамтч гээд нэг юм хийждэг байсан байхгүй юу. Тэрийг байнга гэл гөвөөл тараагсан их гоё ялтаасан тийм хүн байсан. Ер нь хөдөлмөрч мундаг ариун цэвэрч нямбай тэгээ бид нар бас хэлнэ. Та нар тийм зааван байна. Тараагсан техникийн цэвэр нөөр бүгдөө хэлдэг тийм хүмүүс.
гэсэн загинжаагаас зөөлж байгаа байхгүй юу? Тийм сайхан зөөлдөг хүн байсан. Нутгийн олон түмэндээ цэмцгэр дойдё хэмээн дурсагдсан ламжвийн дорж давгийнхнаас идүүгээ түүний галын зэ болох Төв аймгийн Эрдэнэ санд сумын тариаланч хөдөө аж ахуйн хоршоолол эрхлэгч Гомбочрын Эрдэнэ санд тэргүүтэй олон хүмүүс үйл хэргийг нь үргэлжлүүлэн газар тариаланд ажиллаж байгаа бол отхон зэ инх төр нь 20 насндаа 1000 гаруй бог малыг хоргодолгүй төлөвлүүлсэн амжилтаар Монгол улсын залуу авраг малчин болж байсан. За одоо Ахмад нутаг усандаа дөөмөн ингээ малчнаар ингээд нутаг усандаа одоо ингээд амьдарч ажиллаж хөдөлмөрлөж байна. Одоо өвөө эмээгийнхаа заасан, загсан, хийж хэрэгжүүлжсэн ажлыг л одоогийн төвшөндөө болоод хийж үргэлжлүүлж явж байгаа гэж миний бие боддөг юм аа. Тэр дорж давг гэдэг хүний чинь зээ хүүг нь одоо байгаа манай Эрдэнэ сантад газар тариалан эрхлэгч байгаа Эрдэнэ сант гэдэг залуу байна шүү дээ. Одоо ингээд эдгээр чинь үе удам дамжсан одоо тариаланч улсууд болж ирж байна шүү дээ. Өвөө эмээгийн ойр төрлийн хамаатны хүн ирээд одоо ингээд та бүхэн маань энэ нутаг усандаа одоо энэ суурьсан газараа бай. Ирээдүйд энэ орон нутагт чинь болоод их олон хүн ирж суурьшиж нутаглах юм байна. За танаа ингээд энэ үр хүүхдүүд бол энэ нутаг орондоо нэр хүндтэй сайхан амьдрах юм байна. Тийм учраас одоо буцаад нутаг орон руугаа явах гээд яах вэ гэж хэлээд ингээд суурьшсан юм бил. Хамгийн багадуу дарам ахвал бас нэлээд олон хүн өгч байгаатай. Тийм. Манайх гэхэд 9 хүүхэдтэй. Манай дордогийнхх бол 3 хүүхэдтэй. Хамгийн том нь нацаг доржих байна. Хамгийн бага нь хараанаж төгч байна. Дундх нь манай Эрдэнэ сантын ээж хүн байлаа, сайхан хүн байсан. Хамаатнаас одоо өөр хүүхдүүд маань бүгд сайхан ажил амьдралд хөл тавьжаар нас гарчаал явж байна. Биднээс одоо бас ах トゥ олоолаа байна өө. Тэгээд манай өвөө чи яг хүн амьтанд нэг тийм өвөлд дуулаад янз янз болоод байдгүй. Өөрийнхөө хөдөлмөрөөр л одоо амьдрал сайн шүү гэдэг. Одоо биднээс л хөдөлмөр ном эрдэм сурах талаар бол их л юм зааж өгчсэн. Өөрөө бол нэг тийм сургууль соёлд сураагүй тийм өмөртлөө дандаа одоо номноос ингээ шүү тэгээ шүү одоо энэ мэдлэгийг ингэж эзэмших шүү гэж одоо надад бол зааж өгчээсэн. Тэгээд тэрний буйнаар одоо манай ах トゥ өнөр бүгдээрээ л сайн сайхан амьдарч энэ нийгэмтэй нийцэл бүгдээрээ сайхан амьдарцгааж байна да. Хүүхдүүдээ бол ер нь хүмүүжлтэй их дугуй хүн чинь одоо тэгэл харцаараа л өсөж ирсэн да манай аав чинь тий. Харцаар нь л бид нэр өссөн. Хүүхдүүдээ ер нь эрхлүүлж байгаагүй манай би л аавыг эрхлүүлж исэн гэж ерөөсөө бодохгүй нэ. Дээр усад ер нь хүүхдийг эрхлүүлж байгаагүй хөө бидний тэр зоргоороо л хүмүүжсэн. Цэмцгэр дойдё. Ер нь өөрийн ч одоо биеийн заяас ухаан тийм байсан юм уу? Дуу цөөтэй. Тэгээд одоо ер нь их зинтэй үг ярьдаг. Маш их зөөлхөн. Тийм хүн байсан учраас их урт насалсан. Холгарсан шүү дээ. Их холгарсан. Тэгээд яг одооных шиг ингээл би тэгдэг, би ингэдэг, би тэгдэг гэд сурцлахгүй ч гэсэн ерөөсөө л хүмүүсд мэдрээд энэ бол одоо мундаг хүн байна, агуу хүн байна. Хажуу хоёргонд нь явахд хэрэгтэй хүн байна гэдгийг хүн болгол мэддэг байсан. Аав маань одоо байсан бол одоо 100 хүрсэн байна. Одоо ингээ аавгаа одоо бахархан одоо дурс байна. Хөгчдийн буюу өөр хүүхэд нь байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэр нь бол үнэн байх гэж би боддیں۔ Одоогийнхаар бол одоо хэрдэмтэй хүн байсан. Манай өвөө. Ном их уншд биднээс тухайн үед нь тэрийг ойлгож мэдэрч аваагүй одоо хойноос нэхэн бодож яхад бол тийм л юм байсан. Нэг хүний түүхээс нэг нутаг орон нийгмийн түүх үүдэж цаг үеийнхэн алдаа оноог дурайтал үлдээж тэрл Ахмад буурлуудын ажил амьдралын зарчим оюун санааны өвийг залгамж хойч үеийнхэн дурсамж дурддгалаар биежүүлэн хуучилахад ийм буюу. Энэхүү эх орны хөгжлийг нуруундаа үүрч дүүрч ирсэн орчин цагийн хөдөө аж ахуйн эгэл зүтгэлтнүүдийн тод төлөөлөл
Олнон цэмцгэр дойдоо хэмээн алдаршсан Төв аймгийн Эрдэнэсанд сумын уугуул хөдөө аж ахуйн анхны мэрэгшсэн механикжуулагчдын нэг. Ламзувын дорж давгийн амьдрал замлыг нэхэн дурссан энэхүү нэвтрүүлгэн жаргааж байна.